Ёс чайг журамдыг заммайг хив төрөг шудраг үнэн үнцэн ноён нуруу бүрсүр мэргэн ухаан хүч чадал их хорон чирүү сарууд амир сагирдэ Монгол бүсгүй хатан ухааны нийслэлийн боёо Сайбацгану эрхэм хүндэт Загвар хотын оюунлаг залуусаа. Сайбацгану эрхэмсэг ноён тадагтай эрхэм хүндэт зочдоо. Олон зууны гигэн түүхтэй амгшин бардамнах өвөг дэвистэй зүрх сэтгэл нь Монголын дуулахаар хөглөгддөг их орны минь ирээдүй болсон оюунлаг эрүүл мандал болсон залуусынхаа өмнөөс та бүхэндээ энэ өдрийн цогтой халуун мэндийг өргөн дэвшүүлж байгаа маань хүлээн авна. Хорт хүч хөгжил хөдөлгөөн буюу 4X клубын залуучуудын хамт олонны зүгээс Загвар хотын залуус хэмээх аль хэмжээнд маань бид бүхний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт та бүхэндээ бас баярлсан талшнаа илэрхийлж байгаа нь хүлээн авна. Ингээд та бүхнийхээ өмнө хорт хүч хөгжил хөдөлгөөн буюу 4X клубын өдөрлөх зөвлөлийн гишүүдийг тайзнаа урьж байна. Халуун алстаар өгтөн авцгаая. Сайбацгану эрхэм хүндэт дахин удаа ажил хөдөлмөр залуусаа та бүхэн бид бүгдээ энэхүү үйл ажиллагаан дээр маань чимэг болон хүрэлцэн ирсэнд бид бүгдээ урилгыг авч энэ амралтын өдөр хүрэлцэн ирсэн туйлын баяртай байна. Хорт хөгжил хөдөлгөөн буюу 4X клубээс энэ дахныхаа залуучуудад амралтын өдөр ер нь залуучууд та бүхнийхээ өөрөн бид Загвар хот болж байгаа. Энэ Загвар хотын залуучууд бид нар ямар боловсралтай, ямар мэдлэгтэй, ямар ажил хөдөлмөр залуус байх ёстой. Тэр бүх зүйлсүүдийг бүгд хамтарч нэг нэгийг сурсан мэдсэн зүйлсүүдээ нөгөө найзуудтай хуваалцъя гэдэг үднээсээ бид нар өнөөдрийн энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаамаа. Тэгэхээр энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад манай хорт хүч 4X клубын өдөртөх зөвлөлийн гишүүд маань бас гар бие оролцсон байгаа. Тэгээд энэхүү үйл ажиллагааг маань бас хамтран ажиллаж бас клубын маань санаачилсан олон сайхан ах нар байгаа. Тэдгээр хүмүүсийг бас та бүхнийхээ өмнөөс баярлалсан талархснаа илэрхийлье. За тэгээд Загвар хотын залуус хэмээн энэхүү үйл ажиллагааг аль биесээр нээснийг мэдэгдэжээ. За тэгэхээр та бүхэндээ бас 4X клубын өдөртөх зөвлөлийн гишүүдийг танилцууллаа. Өнөөдөр хорт хүч хөгжил хөдөлгөөн буюу 4X клубтэй бас үргэлж дэмжиж бид бүхнийг бас хорсож байдаг хэд хэдэн байгууллагуудыг бас дурдхан зүйтэй болов тэр байгууллагуудаа бас талархлыг илэрхийлэх зүйтэй болов гэсэн үднээс хэдэн байгууллагуудаа бас дурдъя. Ингээд бид бүхний үйл ажиллагааг үргэлж дэмждэг зам 4X клубыг үүсгэн байгуулагч хүндэт гишүүн бүрийг танилцуулж байна. Энэхүү хүн бол Монгол Алтан дос компани ерөнхий захирал ноён Дамболыг та бүхэндээ танилцуулж байна. Замун 4X клубыг өгч дэмжиж ажилладаг Содмонгол группийн дахин тасалбарын захирал Чимэн Цэрах маань одоо бас харах хийж явж байгаа. Гэтэ яг нь чи ирсэн залуучуудын өмнөөс бас талархснаа илэрхийлэх юм болж байгаа. Сайн харах шиг. Энэ бас 4X клубээс зохион байгуулж байгаа Загвар хотын залуус арга хэмжээ маань албан ёсоор эхэллээ. Өнөөдөр манай арга хэмжээ манай 4X клубын хамт олонны зүгээс та бүхэндээ зориулж бас хэд хэдэн зүйлийг
өнөөдөр хийгээд төлөвлөсөн байж байгаа. Ингээд 4X клубын урилгыг хүлээн аван хүрэлцэн ирсэн хувийн зүйн ухааны доктор гэр бүл судлаач хадагтай Нарантуяа ягч маань та бүхэндээ гайхалтай сайхан лекцийг тавьж хүрэлцэн ирсэн байгаа бүгд халуун уулзлаа хадагтай Нарантуяа ягч болтгоосай. Заасан бицана. Хорвоо ертөнцийн хамгийн хэцүү мэрэгжил бол эхнэр байх мэрэгжил. Дөрвөн төрлийн хайрыг бид эхийн хэвлийгээс төрсөн даруйдаа сурдаг. Эцэг эхээс үр хүүхдийг хайрладаг хайр. Харангүй хайр гэж нэрлэдэг. Хоёр дахь бол хайр нь үр хүүхэд эцэг эхийн хайрладаг. Миний аав бурхан шүү дээ. Миний ээж бурхан гэж боддог хайр. Гурав дахь гол хайр бол ахан дүүсээ найз нөхдөө өгдөг хуваалцдаг хайрыг бид бас мэднэ. Магадгүй хуцаа хувааж магадгүй хоолоо хувааж магадгүй мэдлэгээж хувааж магадгүй бүхнийг хувааж ээж ахан дүүс найз нөхөд байх зарчим үйлчилдэг. Хувааж болохгүй нэг хайр байна. Хуваах тоолондоо зовлон дундаг гэнэ. Тэр хуваадгүй энэ хайрыг эхнэр нөхрийн хайр, ханийн хайр гэж нэрлэдэг. Хорвоо ертөнцийн эрэгтэй хүний төлөөлөл болгодог. Хорвоо ертөнцийн эмэгтэй хүний төлөөлөл болгож авдаг. Нэг л хайр байна. Бурханлаг, оюунлаг, атгууслаг гэж гурван төрлийн хүн байна. Бурханлаг хүний бодол хүний төлөө. Хэлж ярих үг болгон хэн нэгний тусын тулд хийдэг хөдөлгөөн үйлдэл болгон хэн нэгнийг инээлгэхийн тулд бодол үг үйлдэл нэг болж иж үнэнд хүрдэг гэж бид мэднэ гэвч мэдэхгүй. Хоёр дахь төрлийн хүнийг оюунлаг хүн гэж нэрлэнэ. Оюунлаг хүний бодол нь зөв бурууг ялгана. Ярьж байгаа үг яриа нь хараалаар биш ёроолоор ярина. Хийж байгаа үйлдэл хөдөлгөөн нь хүний нүдний даалда хүний нүдний эл хийдэг ажлыг бүгдийг ширхэгчлэн хий. Тэр хүнд нуух зүйл алга. Тэр хүнд дүр эсгэх зүйл алга. Тэр хүн сэтгэл зүрхээ амар амгалан авч явж чадна. Энэ хүмүүсийг оюунлаг хүмүүс гэж нэрлэдэг. Бидний өвөг дээдс аав ээжийн амьдардаг 90-100-ыг загсны 90-100 гэж нэрлэдэг. Бусдыг аврахын төлөө амьсгалж ийсэн. Өнөөдөр бид өөрийг аврахын төлөө амьсгалдаг. Өөрийнхөө бодлыг цэвэрлэхийн төлөө, өөрийнхөө хийж ярьж байгаа үгийг цэвэрлэхийн төлөө, хийсэн үйлдэл хөдөлгөөнийг цэвэрлэж шигшхийн төлөө бомбын 90-100-д амьдарчээ. Та хүссэн ч өрсөлдөн, хүсээгүй ч өрсөлдөн. Бид өрсөлдөөний нийгэмд амьдарч байгаа. Та жаахан залхуу. Та мөхөн устж үгүй болно. Тэм учраас та үргэлж оюун ухааныг уншиж судалж, үргэлж таньж мэдхийн төлөө эргэн тойрны боломжийг хайх хэрэгтэй. Бүх харилцааг бид мэднэ. Ганцхан хайрын харилцааг мэдэхгүй. Хүмүүс мэддэг гэж боддог. Хайрын харилцаа хэцүү. Хайрын харилцаа хэцүү. За тэгэхээр Монголд сэтгэл зүйч нар судалгаа хийж үзсэн. 100 төрөвч аваад $100 хийгээд 100 нэрийн хуудас хийгээд олон хүүхэд холигсон газар тавьж үзсэн. Монголд $100-тай төрөвч олсон нэг ч хүн эзэнд нөгөөгүй. Олсон хүний олц, хайсан хүний хог гэж байх юм. Бэлэнчлэх гэдэг сургалт явагдаад байгаа юм биш вэ? Завшаадай бэлэнчлээдээ гэсэн тахал нийгэмд тарцсан биш үү? Солонгост $100-тай төрөвч тавихад 53% нь эзэндээ иржээ. Би таны мөнгийг оллоо. Танд аваачаад өгөө. Та ирээд авах уу гэж. Тэгээд тэнд хүн болсон байна.
Амьтнаас юугаараа ялгагддгийг? Амьтан ч бас секси штэ. Амьтан ч бас үр төлөө гаргана штэ. Амьтан ч бас үр нохоогоо засна штэ. Амьтан ч бас хоол идэх штэ. Хүн юугаараа ялгагдах ёстой вэ? Оюун ухаанаараа ялгагдах ёстой. Швед Данмитийн өндөр хөгжилтэй оронд $100 төрөвч хайж үзэхэд 97% нь эзэндээ ирж байна. 3% нь хинч онгоолгож үзэхгүй байна. Хинч авахгүй байна. Тэнд хулгай гэдэг заалт хуулиас нь арчигдсан байна. Тэм учраас хүмүүс ялангуяа буураа хөгжилтэй орны хүмүүс Швед, Дани, Франц мэтийн өндөр хөгжилтэй орн руу сүргэлэн нүүж байна. Бид маш их хулгай сэтгэлгээтэй байна. Бид хүн болж болох хаач байсан. Европын өндөр оронтой хөгжилтэй орнуудаас 300 жилээр хоцорж байна хөгжлөөрөө. Бид энэ зэрэгцэх хэрэгтэй байгаа. 80 хүрсэн эрүүл сарвал хүмүүстээр судалгаа хийж үзлээ. Тэр ямар ч өвчнөгүй байх юм. Түүний найз нөхөд ажлын газрын хамт олон бүхий л хүмүүсээс нь энэ ямар үг ярьдаг хүн байсан юм бэ? Энэ юу хийдэг хүн байсан юм бэ гэж судалгаа хийхэд чи чамд чамааг гэдэг үг үргэлж ярьдаг байх юм. Чи болж ивэл болоо чамд туслая, чи хөөргөн, чамааг хайрлая, чамааг ойлгохыг хичээе, чамд итгэхийг хичээе. Үргэлж өөрөөсөө гадагшаа чиглэсэн үйлдэл бодлыг хийдэг хүн. Өөрт нь ямар ч бэрхшээл алга, цоо эрүүлгүй байх. Хоолойны ангийн өвддөг хүмүүс гараа өрөөгөө. Ганцхан хүн өвддөг юм уу? Хоолойны ангийн өвддөг хүмүүс зөрүүдэлдэг хүний өвчин. Зөрүүдэлдэг хүнд хоолойны ангийн гэдэг өвчин. Үе мөчөндөө орон зүрх судсандаа. Хөхний савны хортой хоргоо авдрууд сүүлийн үед асар их болсон. Үр хүүхдээ голсон их хүний өвчин гэж гарч ирж байгаа. Тийм учраас хүүхдээ голж болохгүй. Цэсний чулуу аймхай хүний өвчин. Найр болчиххаа эхнэрээсээ өөр хүнтэй унтсан хүний өвчин. Тэр бидний биед үүсэж байгаа бүхий л өвчин бидний сэтгэл зүйтэй холбоотой. Эрдэмтэд ялангуяа Оросын активч нар 90-с дээш насардаг. 90-с дээш насны ухаан санаа эрүүл саруул активч нар юу гэж ярьж байна? Тийм ээ? Бусдын сайн сайхны төлөө амьсгал болгоныг гаргаа гэж. Та бүхэн нарыг мэдхүү. Гадаа нар харсан байна. Нар баян ядуу, мөнгөтэй мөнгөгүй, насны хязгаар байхгүйгээр хүн болгонд илчээ түгээдэг. Бидний өвөг дээдс түгээсэн, бидний түгээсэн бидний үр хүүхдэд нар илчээ, амьдралын амин цэнгээ өгсөөр байх болно. 3 хоног нар гараад 7 хоног сар гарахыг мэдгүй. Мэдхгүй. Үргэлж л 24 цагаар ээлжилдэг. Яагаад? Бүх зүйл зарчимтай учраас тэр. Бидний амьсгал юунд зориулагдах ёстой, бидний нүд юг харах ёстой, бидний чих ямар зүйлийг сонсох ёстой, бид юг соролж авч хийх ёстой. Эрчүүд ангараг гаргаас ирсэн. Бүсгүйчүүд сугар гаргаас ирсэн. Ангараг гаргийнх нь өвөрмөц эд шидтэй их сонин хүмүүс. Тэдний ясн булчин илүү том. Ямар нэгэн асуудал шийдэх гээд болохгүй бол булчингийн хүчээр шийднэ. Гэр бүл болсон хүмүүс нь гараад ир. Эхнэр нөхрөөр ирсэн хүмүүс эндэр дээр гараад ир. За та нар ийшээ харж бай. Гарч ирэх нөхч бүр энэ зогсож байгаа гарч ирэх нөхч. Та нар энэ хүмүүс бүгдээрээ босчих. Энэ нэг хүмүүс бүгдээрээ босоод за ийшээ гараад зогсно. За ийшээ. За энэ бол хамгийн гол. Та нар өөдөөс нь хараад сууж бай. За ингэж хэлдэг. Ингэж хэлдэг. Та нар яасан сайхан хүмүүс вэ? Би та нарт хайртай гэж ингэж. Та нар зэрэг хэлээшээ. За яа. Энэ найз нөхдийн ахан дүүсийн хайр илэрхийлэгдэж байна. Та нар хүнээс хайр авах гэж байгаа. Хайр авахд сүнстэйг нээлдэг учраас маш их сайхан өөдөөс нь хараад малтигаа сайхан инээмсэгдээд хайр авах гэж байгаа хүмүүс бол инээмсэгдэх хэрэгтэй байдаг. Тэгээ та нар өөдөөс нь хараад сууж байна. Навч битээсөө цомцоогоод өөдөөс нь хараад бэлтгээд хайр авах гэж байгаа хүмүүс шиг өөдөөс нь хараад. Та нар болохоор ингэж та нар яасан
Зарим нь энийгээд хараад зогсох юм. Одоо яг маш чангаар хайраа илэрхийлнэ. Монгол гэдэг үндэсний ахан дүүс хайрын төгс ядуу харилцаан дээр дасгал хийж байгаа шүү дээ. Тэгээд бүх хүмүүс та нар яасан сайхан хүмүүс вэ? Би хайртай гэж гурваа хүрээ зүрхэн дээр би хайртай. Гурваа та нар яасан сайхан хүмүүс вэ? Би хайртай. Бай хайртай. заасууж та нар бас одоо бүр гоё юм байна. Та нар бүр гоё ингэж хийж байгаа. Эдгээр ямар зориг юм бэ? Та нар жоо өөдөөс нараас авч. Та нар ингэж хийж. Та нар ийшээ. Хөө гэж хайх юм даа. Та нар өөдөөс. Хөө та нар бүр гоё юм биш үү? Би хайртай гэж ингэж хэлсэн заяа. Хөөх гэж эд захаас хойд зах хүртэл бүгдийг хар. Хөөх та нар бүр хөөрх юм биш үү? Би хайртай гэж. Гурваа Корхи биште бита хайртай. Гоё. Ястагай. Загир бүжиг гараад ирээ. Загир бүжиг гараад ирээ юм байна. За одоо би ерөөсөө сэтгэл заслыг хайрын төгс ялбаа харилцаа гэж ямар их 19 аймгийн 550 мянган хүнд лекц хийгдсэн. Загвар хотын залуучууд чөлөөтэй хийх байх гэж бодчихъя. За нөхөр нь дээдэлтэй эхнэр нь доотлоо. Нөхөр нь тэнгэр эцэг газар ээж, тэнгэр эцэг газар ээж сүмхөө төр тавьчих яач. За тэнгэр эцэг ахад байгаа мó. Гар наашаал та. Энэ айгу гоё шүү дээ. Энэ даатлан дээдэлтэй нөхөр нь дээдэлтэй эхнэр нь доотлоо. За цугт. За ингээд гагнагдсан шүү дээ. Ерөөсөө та байнга ингээд суугдаад нэг суудахыг мэдгүй ингэж ингэж. За суудаараа зөв шүү дээ. Хоёрыг авч яа. Нэгийг ав. Нэгийг ав. Нэгийг ав. Энэ хоёр зөв биш. За энэ түрээ дээр. За ингэж зогсно. За сайн байна. За чи цааталтаа гараад нөхрөө цааталтаа гаргаад өөрөө нааталтаа гар. Өөрөө нааталтаа гар. За суудна. Тас суудаа ерөөсөө. Жаргал зовлонгийн сүг хамтдаа уун хизээч салахгүй бат гэр бүл үүсгэсэн хүмүүс байгаа. За ингээд шахаа зогсчих. За дандаа залуучууд байгаа. Дунд иргэм насны гэр бүлүүд байхгүй юм байна тийм ээ. Дунд иргэм насны гэр бүлүүд байхгүй юм байна. За залуучуудыг болохоор аргагүй. За энэ гэр бүлүүдээс хоёулаа бөгчтөөгөө ирсэн хос гаргав. Эхнэр нөхөр хоёр насан турш үрд хамтдаа байж хоёр биендээ үнэж явахын бэлэг тэмдэг болсон хаан буугч хатсан бүгжөө харилцсан биендээ зүцгэн гэж би хэлэх гээд ш. Гэр бүгжээ зүсэн хос байна уу? За бүгжээ зүсэн хос байна уу? Түр зүр бүгж зээлдүүлэх залуу байна. Байна уу? Уугаар зүс шээ. Та нар жоох урагшаа зогсчихъя. За ингээд энэ хавьд зогсчих. Би одоо өндөрт нь таа. Хамаагүй зүгээр. Ер нь бүгжээ зүүчээ тэхүү. Эхүү ихтэй нөхөр гэж мэдэн штэ та хоёрыг. Нуугаад ахыг сони юм аа. Нуух гэдэг зэдэ. За ингээд байн бүгжээ зүүж. Хаан буугч хатан сүг бүгжээ байн зүүж. За яа. За бүгчтэй бас энд гараад ир бүр энд голд. Энд гад би бүр ийм Монгол улсын батламж гэдэг сэтгэл заслын ажиллагаанд зориулсан ийм. Эндээс ийшээ хараад зогсож байна. Эндээс ийшээ хараад зогсож байна. За яваарай. За нөхрийн цааталтаа гараарай. За зогсож. За. Та суудаараа бүгжээ тайлаад их нэртөө чи бүгжээ тайлаад нэртөө солиод барьчих. За. За энэ дээр гарын өсгөө зураг гэхлээр энэ нөхөр энд ихнэр гэдэг дээр чи гарын өсгөө зураараа за. За намайг үг хэлэхээр дагаж хэлцгээ шүү, чанга хэлээ шүү. Үнэхээр үр хөвгтдээ зориулж найз нөхдийнхөө өмнө гэр бүлийн андгаа өргөхийг хүсэж байгаа биз гэхээр тийм ээ гэж ингэж хэлээ шүү. За юу. За та нар бол бүгд солилцохомж ерөнхийдөө бүх үйлдэлүүдийг дагаж хэлнэ. Бүгд солилцож явах явцад нь та нар гарын бариад зүрхэнд наагаад тэвэрнэ. Ингэж гоо чи хоёр хацраа нийлээ. Ингэж хоёр цааталтаа. Зүрх чинь цааталтаа шүү дээ. Зүрхээ мэд чинь хоёр зүрхээ нийлээд ингээд тэврээ зогсож байна. Ингээд тэврээ зогсож. Ингээд зогс. Яахчгүй шүү дээ. Зүгээр тэврээ. За хоёр хацраа нийлүүл. Хоёр зүрхээ нийлүүлсэн үү. За
За ингэж зогсож байна. Би энэ ажиллагааг бол зүгээр хийхгүй. Энэ талдгаараа зогсож байна. Энд жоож ширээ. Зүгээр энэ талдгаа ингэж зүгээр харагдаад гоё. За ингэж зогсож байна. За. За ингэж зогсож байгаа. За гал байгаа юу? Гал бэлдэх хэрэгтэй байна. Гал байна уу? Гал асаа, тулгын гал асаа. За нэг нь гал ойлгоч. Зураг авах юм байна. Гал байгаа юу? Жижигос байж болно, гал байж болно ч үгүй. За. За гал асаа гэхээр бүсгүй насаа гараа. За бүсгүй насаа шүү. Аяа жоохон чанга тавиарай. Өн эртнээс уламжлан ирсэн үлзий тэгш өнөөдрийн өдрийг тоглоод өр хөсгөн сум сунгасан түүхэн баяраа хийж байгаа хосуудаа аз жаргалыг бэлэгдээд гэр бүлийн хосуудын андгаа өргөх ажиллагаа нээснийг мэдэгдэв. Ингээд юуны өмнө хосуудаас найз нөхөд ахан дүүс хамгийн дотн хүмүүсийн дэргэд нэгэн зүйлийг тодруулан асуув. Та бүхэн өвөг дээдс үр хоочтой бат бих амьдралыг үүсгэх андгаа өргөхийг үнэхээр хүсэж байгаа үстэй. Өрхийн тэргүүн аавд хариулна уу? Гэрийг гэгүүлэгч бүсгүүчүүд хариулна уу? Тимээ гэж гоё чанхал энэ ч гоё аюу гоё ингэ сэтгэл засдаг байхгүй юу? Өрхийн тэргүүн аавд хариулна уу? Гэрийг гэгүүлэгч бүсгүүчүүд хариулна уу? Та бүхэн гэр бүлийн андгаа өргөх батламжид гарын үсгээ зурцгаана. Тэнгэр заяат өвөг дээрээс уламжлан ирсэн ариун галбарын тоод эзэн жинхэнэ хайр болон бусбын сайн сайхны төлөө амьдралын шин соёлыг бий болгож хойч удмынхаа өмнө үлгэр дөөрэлж болж чадсан бат бих гэр бүл байгуулахаа Тэнгэрлэг өвөг дээдс хойч удмынхаа өмнө андгаарч байна. Насан турш үрд хамтдаа байж хоёр биендээ үнэнч явахын бэлэг тэмдэг болсон хаан буувч хатан сүх бүжөө харилцан бие биедээ зөөж өгнө. Зөөж бүгдээ зүйлж чинь гэж бодоод өгдөө. Биеэрээ бүгд зүйлж байгаа. Хорох тооноо хазаалгалгүй түшиж яв хос зандан багнууд билээ өргөжин хөгжиж байгаа дархан хотод маань андгаа өргсөн хосууд та бүхнээр бүл нэмлээ. Аавын хүү ээжийн охин амьдралаа холбон аав ээжийн гал болгонтоос гал таслан бадрааж үр удмаа өсвөж төрдөө түшиг нэмдэг жамтай. Энэ учирдаа нэгэн төв тавилангаа холбосон хосуудын тулгын гадаасаах ёслыг бид энэхүү өргөөнд хийх гэж байна. Ингээд гэрийн эзэгтэй бүсгүйдээ гадаасаах ёслыг хийж өгнө. Бүхний минь амьдрал энэхүү гарын төлөвөд хүргэж өөдрөг бүхэмжтэй байхын үлзий тэмдэгтэй өрөөгийг өөдөөд нь өргөн зөвшөөрье. Бурханаас заяагцсан болоогүй. Нүрээрээ. Бурханаас заяагцсан учирлын бэлэгдэл. Буян заяаны ундрагын мандаа хорол таантын амьд багнууд хослон амьдралын арга бидэг. Та бүхний минь амьдрал тал шиг тансаг хангаа шиг баян байтугай. Сэтгэлийн чагтгаа нэгтгэн уйлаа. Итгэлийн дууга нийлж аяллаа. Сүлдэн дээр нар шигэ бадрын соёмбон доторх загс шигэ жаргаараа. Үлгэр дөөрөл үзүүлсэн үлгэр жишээ
насан турш хамт амьдрах бөгжөө хамтдаа зүүж ирсэн хосуудад гэр бүлийн батламж гардаг. Ямар ч байсан хосуудаа залуучуудын байгууллагуудаа соронзон болдгийг өрж जैन соронзон болдоо би ямар ч байсан гэр бүлийн аз жаргал гэр бүлийн амьдралын үнцний талаарх дөрвөн хичээлтэй DVD мөн гэр бүлийн амьдралын нууц хүүхдийн хүмүүжлийн болор судар 0-аас 6 настай хүүхдийг хүмүүжүүлэх зөвлөгөөнийхөө намыг бэлгэлье. Олон хүүхдтэй болоорой. Манай дараагийн лекцийн үйл ажиллагаа үргэлжлэнэ. Та бүхнийг бас лекцэндээ орж өгөхгүй болохоор чи ажиллагаагаа хамгийн сүүлд хийх ёстой ажиллагаагаа төрүүлээд хийчихлээ. Тийм учраас та бүхэн бүгд энэ өдрөө үхэтхийн өнгөлцөх. Амар чаттай. Эрэгтэйчүүд хүмүүнүүдээ үгээр хүмүүжүүлэхэд болохгүй болохоор үе гарна явах гэдэг. Тэгэхээр сануулж авах хэрэгтэй. Нэгд хайртай гэж суусан учраас цоглоо шүү. 3 толгой дуу болохгүй цоглоо шүү. 1 2 3 гээд нэг сайн зогч. Өвдөн, мах өвдөн, яс өвдөн, сэтгэл өвдөн, толгой өвдөн, бүх юм өвдөн. 20 жил, 30 жилээр өвдөх юм болно. Тэгсэн дөрвөл маш аимшигтай цоглоо шүү. Одоохон дуугаалаараа яагаад намайг басамжлаад вэ? Бид нар чи нөгөө нөхөр нэг үг хэлэхдээ 10 хариулт нь бэлэн байж байгаа байхгүй. Мэдрэлгүйгээр удаас хариулт. Полимер чиг шүсэж байгаа юм шиг. Нэгдүгээр хүн гэдэг нөгөө үгийг зарим нь ойлгохгүй. Ойлгохгүй ш надад аягүй удаан толгойтой ш. Амар удаа. Тэнийг миний гэнэ мангар цангар өгөх татаас юу гэнэ гэдэг. Бүр хитэн 10 одоо нэг эмхтэй нэг удаа полимер чиг шүшгтэй 45 хараад нэг гэж ингэж хэлдэг байхгүй. Тэгэхээр хэрүүлэр гүйцэхгүй гэдгээ нэгт ойлгомоор байна. Хэзээч гүйцэхгүй шүү. Асар уртдаа сэтгэдгийн шүү эмхтэй хүн чинь. Эрэгтэй хүнийг одоо поготох гэдэг эмхтэй хүмүүс өөдөөс юу гэж асахгүй чи жоо холдож ярьдаг. Юу гэж хэлж байгаа холдож битээ ойлдороо. Цаанаа яаж энэ үг хэлдэг. Ерөөсөө бивинийгээ судлахгүй байна. Ерөөсөө судлахгүй байна. Эмхтэй хүн найз залуугаас юм уу нөхрөөсөө өдөр болгон асуух хэрэгтэй байна. Догоо талхаахгүй, дөрвөлжин талхаахгүй, хар талхаахгүй, цагаан талхаахгүй, юу авахгүй гэдэг өглөө. Бүхнийг мэдээд хийгээд авах юм байна юм шиг. Сүүлдээ амьдралаа нуруунд дээр өнгөрч иргээд ойлоод байх юм. Үгүй асуултаа гэдэг. Догоо талхаахгүй, өөр ясуулгаад асууч. Догоо талхаахгүй юу? Хэлэн штэ. Өнөөдрийн атар өргөө талхаа. Мэдлээ даргаа гүйцэтгэв. Аваад гэдэг. Ямар гоё атар өргөөч нэр гоё юм бэ шүү. Би мэдхгүй ах байсан байна гэж. Ийм зүйлээс яриа хэлдэг штэ гэр бүлийн яриа. Нэг чухал ажил ярих хэрэггүй. Ажлаа мартаж гэрэлтгүйг орох хэвээр. Ямар ч ажлын яриа битээ яриа. Тэгээд 5-10 жил амьдсан хүмүүс хоорондоо тоглохгүй байна. Нөхөр нь зааж хоол хийгээд гэхдээ өчиг гижигтэй. Тэр нэг гижигтч барьж байгаа. Гижиг дүүний хоол хийн штэ. Шалгуун, хувцугаан гижигтч барьж гэдэг. Жоо ширээ тойроод гүгээд бандарнаад. Гүүх хэрэгтэй байхгүй. Гүүх хэрэгтэй. Ерөөсөө гэртээ энгийн эгэл зүйлээс агуу зүйл гарч ирнэ гэдгийг ойлгохгүй байна. Ганцхан тусал гадаад их далайг үсгдэг, нэг гин ширхэг нэлээгүй их говийг үсгдэг. Ганцхан хүний сэтгэлийг авах, ганцхан хүний өчрийг олох, ганцхан хүүхдийг аятайхан хүн шиг өсгөх чадахгүй. Амар том тэнгэрийн юм яриад байна. Тэнгэрийн юм хэрэггүй. Энгийн эгэл зүйл хийж сурах хэрэгтэй байна. Хайрын төгс ядуу харилцаанд очиход мэрэгжилтэн багш хэрэггүй. Юу ч хэрэггүй. Та жаахан сэтгэл гаргачих. Ойлгохгүй эрэгтэй хүн юм ярихаар ойлгохгүй шүү дээ. Угаасаа тэнийг юм ярина шүү дээ. Ойлгохгүй гэхдээ ойлгох хичээе шүд бодож хоны. Тий бодож хоны. Ингэж хэлдэг байхгүй. Бодож хонох юм байна. Өөрөө мартчих шүү дээ. Мартчих шүү дээ тэр чинь. Энийг хэлэхээр удаас нь битээ нэг шууд тэнийг мангарын тэрхэн тэрхгүй. Битээ хариулт хийжээ. Оо тийм үү. За тийм үү. Ямар гоё юу. Тий гоё юм бэ. Гоё. Ястаа гоё. Ойлгосон. Ерөөсөө эрэгтэй хүний өөдөөс зөрж болохгүй. Нэг зөр нь хоёр зөр нь удаг орж ирнэ. Анхааруулсан шүү. Эвгүй эдэг шүү. Бүгд аашны муухай нөхрийг бүргээ. Аашны сайхан нөхрийг хажууд уйна. Бүр хаашаач холдохгүй ингээд нохоо шиг хоёроос чинь сүйдэр болоод дагаад явна шүү дээ. Чи ааш сайхан гарга. Тэр эрэгтэй хүн
Эмэгтэй хүнийг эхнэрээ болгож авахдаа 4 зүйлийг харсан. Чамааг. Нэгдүгээр юу хардгийг? Нүд. Нүдний харц. Нүд сэтгэл учраас. Зовлон тооцсон эмэгтэйд дурггүй. Аз жаргалтай баярлсан ийм тэнэг юм шиг эмэгтэй дуртай аахгүй юу? Ойлгосноо. Ерөөсөө тийм бүх юм болж сайхан тий болон тгий энэ дуртай над болж байна. Нэг их зовлон яриад өвчин зовлон яриад гачлан зовлон яриад тэгээд зүхтаа зөөр энерги чинь ингээд түлхэцээд авах. Ерөөсөө бүх юм болж байна. Сайхан байна. Над юу ч хэрэггүй. Бүр юу ч хэрэггүй. За энэ дуртай ихтэй хүмүүс. Хоёрдугаарт эрэгтэй хүмүүс хүүхнийг эхнэрээ сонгохдоо яаж сонгосон бэ? Хоёрдугаарт хөхийг харна. Сэрэл үүсгэхийн тулд. Яана гэрлүүгээ яахгүй хөхийг харахгүй бол хазаалт хийж явж билар цавлаад эдээд очлаа инглээд ээж авахраа шаал идлээ ингээд зөндөө явж ил орж ирэх юм болно шүү дээ. Хөхийг харна. Гуравдугаарт юу харах юм? Өгзгийг харна. Ха биш байхгүй чи хүүхдээ тэжээж чадах нь гэдгийг чи хаан чи юу бодоод байгаа юм? Хүүхдээ тэжээж чадах нь л гэдгийг харна. Араб эрэгтэйчүүд өдөөгүй шиг бөхстэй гойтой хүн бол сүүний үлдэр юм. Нэг хүүхэд өрөвдөд 2 тонн сүү гардаг. Хүнээс энэ инээд юм биш байхгүй. Нэг хүүхэд төрөхөд их хүн 2 жилийн дотор 2 тонн сүү гаргадаг. Энэ Монгол хүнд ганцхан байдаг. Өөр хаанч байх. Тэрийг харахын тулд гуйын өгзгийг харна, өөр юм харахгүй. Ойлгосон тийм? Ярцуу юм шиг. Лекцэнд биеэ хөтөлж авч ирсэн та бүхэнд баярлалаа. Хүүхдийн тухай ярьж чадсангүй олон цагаар ярьдаг 60 цагийн DVD дүрстэй хичээл байгаа. Facebook руу 11,000 хүн өдөр бүр орж зөвлөгөө авдаг. Тийм учраас Facebook руу ороод гэр бүл судлаач ил нарамтуя гэж гэрэлээр бичихээр та өдөр болгон гэр бүлийн аз жаргалт хүрэх хайрын дурлалын олон зөвлөгөө зөвлөмжүүдийг авч болно. Ирээдүйн хоочтой өөрийн хайртай залуугийнхаа хайртай бүсгүйгийнхаа цорын ганц сонгосон залуу байгаасаа гэсэн сайхан ирүүлээ лекцэд дуусгая. За асуулт байвал лекцэд холбоотой асуулт байж байгаа. 9917 92 39 гэсэн баярлалаа. Бидний дөрвөн клубын бас өөрийн бүлээн авч үргэлжлэн ирж анхны тань оюун залуучуудад бас үнэхээр гайхалтай лекцийг тавьсан ард түвштэй бас дахин баярлалаа хэлж байна. Айшуу сайхан шүү монголчууд амьттай бивэнэ хайртараа дашмал урмаа хэлдэг шиг. За тэгэхээр та бүхнийг өмнө дөрвөн клубын тэргүүн за нарт тавьж мандаж байгаа. Тэргүүн соронцоо болдгийг урьж байна. За тэгээд залуучууд та бүхэн таалагдсан уу? За таалагдсан бол нараагчтай бүгдээ баярлалаа гэж нэг зуугаар чагаалгаа. Тэгээд баярлалаа. Нэг 2 3 баярлалаа. За тэгээд сонсож өгсөнд баярлалаа. Сонссонд баярлсан шүү. Бас дөрвөн клубын залуучуудын хамт олонний маань ажлыг дэмжин хүрэлцэн ирсэнд бас оюунлаг залуучуудыг маань өсөж өгч боломжийг олгочихсон танд баярлалаа. Тэгээд үнэхээр сайхан лекц боллоо. Тэгээд энэ дэлхийд төрсөн мэн учиртай гэдэг шиг тийм энэ дэлхийд бид нар хэрхий яаж ирсэн, хэрхий яаж хайрлах ёстой гэдэг энэ ухааныг бидэд бас богино хугацаанд заа тунгааж өгсөн лектор Нардуу ягштай дөрвөн клубын бас талхал гардуулсан юм аа. Ингээд таны цаашдын ажил өдрөөс өндөр амжилт хүсье. Залуучууд бид өргөл дэмжиж байгаарай. Баярлалаа. Зангад өнөөдөр бид бүхний өөрийн хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэндээ бас баярлсан талархсаа дахин илэрхийлье. Ингээд та бүхнийг өмнө дөрвөн клубын өөрийн бас хүлээн авч дахинчуудаа уулзаар ирсэн ямар амт хүлээ? Өрж байна бид надад ч нутагцгаая.
Маш их зүйлийг хийж бүтээх болтгоо гэж хүсье. Тэгээд мэдээж өглөө бүрийн нарыг нэмсгдэж өгтөж өдрөг гэгээ мөрөөдлөд жигүүрлэж амьдраараад амьдрал цаавцаа мөрөг гэж байна. За нэг залуучуудаа суугаад байхгүй бүгдээрээ хамтдаа гоё дөрөгцгоё босъё. Ахи залуучууд ямар гоё согддог тийм би хармаар байна. Хамтдаа
За одоо бүрийн их хүчийг мэдэрмээр байна. Хизээч гандан бууршгүй дахин их бай. Бүгдээ басъя. Дандаа хэмээр дөөд байцгаая. Яагаад хэмээр дөөд байна? I'm a